Сайн байцгаана хүүхдүүдээ. Миний анхны ярилцлагын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Өнөөдрийн зочноо өөрийгөө танилцуулаарай. За. Нэрийн нэг гэдэг. Энэ хаашуулна. 4 настай тий? Тий. Цэцэрлэгт явж гин үү? Цэцэрлэгт явжин. Цэцэрлэгтээ хинтээ явж гин? Хойлтой. Хойлоо хөнөөд үдээ. Хоёулаа өргөж өгд юм уу? Тий. Хоёулаа гэдэг нь ээж хоёр нөө? Тий. Ямар гоё тий. Тэг гуруулаа хөтөлцөөл цэцэрлэг рүү орд юм уу? Тий. Ямар гоё. За. Аав ээж хоёр нь аав ямар ажил хийдэг? Компьютер ажил хийдэг. За. Ээж нь? Энд чинь компьютер ажил хийдэг. Аав ээж хоёр нь гэртээ ажил хийж гин үү? Тий. Компьютераараа юу? Тий. Чамтай тоглож гин үү? Толжин. За хоёулаа нэг үлгэр сонсъё. Тэгээд үлгэрийнхаа тухай яриад ярьцлагаа үргэлжлүүлдэг үү? Тий. За тий. Ухаанд туулайн үлгэр. Эрт үрдийн цагт унаг унтаж байгаад эхээсээ төөрч хоцорчээ. Тэр ганцаараа ижил олон сүрэг ээжигээ хайж яваад нэгэн ууттай зүйлтэй таарч гин. Унаг ууттай зүйлийг ихэд сонирхон онгойлгож үзмээр санагдаж гин. Тэгээд уутны амийг тайлтал дотроос нь араа шүдэн ярзайсан үлэн хөгчөн гарч иржээ. Чон би чамайг идэн дээ. Маш их өлсөж байна. Хурмаст тэнгэр үүнийг мэдээд надад амтд зоог илгээжээ гэд унгыг идэхээр завтав. Унагч маш их айн сандарч байтал нэгэн туулай бутан дотроос бултас гэд гараад ирчихин. Туулай тухайн байдлыг сайтар харж ойлгоод гинэт ихээр хөхөрч чонгой та ийм том биетэй мөртлөө энэ өчүүхэн жижиг уутанд багтаж байсан гэж үү? Би лав итгэхгүй байна. Хэрвээ үнэн бол би энэ унахтай хамт идүүлье гэжээ. Чон зөвшөөрч уут руу орохоор олжээ. Тэгтэл туулай тэр хилээгүй юу? Сүүлэн багтахгүй л байна. Гэхэд чон сүүлээ уутанд хийгээд за харвуу гэтэл унаг туулай хоёр уутны амыг шалавхан богоод хээр орхиод давхин идэжээ. Энэ өдрийг өмнө сонсч ирсэн үү? Сонсоогүй. Сонсож байгаагүй юу? За. Үлгэр дээр нь ямар амьтан гарсан бэ? Чон гарсан. Өөр? Туулай өөр? Намжиг. Унаг гарсан шүү дээ, тийм ээ? Тий, унаг гарсан. Унаганд хэн тусалсан юм? Туулай тусалсан шүү дээ, тийм ээ? Тий. Унаг хөөрхөн үү? Чи унагыг өмнө харж ирсэн үү? Харж ирсэн. Хаана харж ирсэн? Үгүй. Би хажуудаас. Унагны хажууд очсон юм уу? Тий. Ямар гоё юм. Хөдөө явсан юм уу? Хөдөө хийнэ? Эмээ өвөнөд юм уу? Тий. Эмээг нь ингэдэг. Эмээ моо жилтэй. Өвөө туулай жилтэй. Тэгээд туулай сайн мэдээд байгаа юм биш үү, тий? Ямар онц юм. Чи ямар жилтэй? Өмөө. Үхэр жилтэй юм уу? Тий. За. Аав ээжийнхээ жилийг бас мэдэх юм уу? Тий. Аав нь? Аав хүлэн жилтэй. За ээж нь? Энд ээжээ гахаа жилтэй. Чи ямар онц юм. Ингээд цэцэрлэгт явахаар ямар байна? Гоё байна. Цэцэрлэгийн юу нь гоё юм? Найзуудтай. За, найзуудын хин гэдэг. Төсөөл. За, өөр. Анар өөр. Чингүү өөр. Ивэл өөр найзууд байна уу? байна. Уудам уу? За, өөр. Юу ч баггүй. Ингээ найзууд нь болцсон юм уу? Найзуудтайгаа цэцэрлэг дээр юу идэв? Тоолдог, унтдаг, хэзээшээдэг, хоол идэдэг. Тийш дээ. Цэцэрлэгээ бол гоё юм уу? Гоё. Дуртай юу чи? Дуртай. Ямар хоолнд нь илүү дуртай? Будаад хөрөг. Будаа ургуу? Тий. Өөр цэцэрлэг дээр найзуудтайгаа ямар тоглоомор тоглодог? Бөмбөг тоглоом тоглодог. Өөр?
Дуваа читдэг. Юу шиддэг? Дуваа читдэг. За, өөр. Сасуу толдог. За. Бөмбөгөөр яаж тоглолт юм? Та ингээд бөмбөгөөр ингээ харилцаа тоглолт юм уу? Яаж тоглолт юм? Үгүй ингээ хоёр ингээ үүд аваад ингээд болоо. Ингээд бөмбөгөө залаад уу? Тийм. За. Тэгээ чи ингээд бөмбөгөө залаад сурсан уу? Сусан. Чи ингээд нэг бөмбөг залж гин үү? Ингээ хоёр бөмбөг залж гин үү? Хоёр бөмбөг даатан. Ямар онц юм те. Тэр хоёр бөмбөг залахыг хэн зааж өгсөн? Яа зав. Ямар гоё юм те. За, бөмбөг нь ямар өнгөтэй? Улаан. Өөр. Үлчхэ. Олон бөмбөг байна уу? Баггүй. Хэдэн бөмбөг вэ? 3 бөмбөг гэсэн юм уу? За ямар гоё те. Та тэгээ ингээ бөмбөгөө залаад тоглоод байд юм уу? Тийм. Өөр цэцэрлэг дээрээ юу хийж гин? Багштай тусалж гин үү? Тусалж. За, багштай яаж тусалж гин? Үгүй тол